Нэгэн ир задгаа зоосоо хадгалдаг байсан ба түүгээр юу хийхээ мэдэхгүй байгаа тухайга найздаа хэлж гин. Хэдийгээр түүнд олон зоос байсан ч нийлүүлээд утга учиртай зүйл худалдаж авахар хэмжээний мөнгө биш байлаа. Найз нь түүнд зооснуудаа хүүхдүүдэд өгөхийг санал болгов. Би хүүхдүүддээ өгч үзсэн. Даанч авахгүй гэсэн гэж тэр хариулав. Эцэст нь өнөөх найз нь зооснуудаа сүмд өгөхийг санал болгов. Чи хэдийг ч өгсөн сүм хүлээн авна гэж нэмж хэллээ. Тэрээр сүмд өргөл өгч тасаагүйч гэсэн зоосон мөнгөө өргөх тохиромжтой газраа оллоо гэж бодов. Хэдэн өдрийн дараа тэрээр сүмийн санхүүжээс загтал хүлээн авав. Догтун дотор нь доод талдаа Библийн ишлэлтэй баримт байсан бөгөөд өргөл өргөсөн бүх хүмүүс ижилхэн ишлэл илгээсэн байлаа. Өгөх түн тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигдсэн, мөн бэлгсэн сайн хэмжээгээрээ өвөр дээр чин асгарах болно. Өөртөөхөө хэмтсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. Тэрээр энэ захиаг ширээн дээрээ тавиад би орчлон ертөнцийн эзнийг гуйлагчин гэж үздэг байсан гэж үү хэмээн эргцүүлэн бодов. Зөвхөн өөрт хэрэггүй зүйлээ өргөхийн тулд Бурханд аливаа орлого өсөлтөөсөө түүнд талархал болон тогтмол буцааж өгөхийг Соломон бидэнд урамшуулдаг. Эзний дээрээ болоод бүтээгдэхүүнийхэн дээжээрээ алдаршуул. Тэгвэл агуулгач нь аривнаар дүүрнэ хэмээн Соломон сургаал төгс 3:9-10 дугаар ишлэл бичжээ. Бид 11-гээ болон амлалтын өргөлөө буцааж өргөхдөө Бурханд хамгийн сайн сайхныг өргөцгөөе. Өөрсдийн хүслийн адагт тавьж Бурхныг нэгдүгээрт тавих болтугай.